Жирэмсэн эхийн айдас уурхилан хайр халамж горилго зэрэг сэтгэлийн хөдөлгөөнүүд нь ургийн генетик ширфийг биохим талаас нь өөрчлөх магадaltaй бөгөөд хэвлийдэх ургийн зан авир нь дээрх сэтгэл хөдлөлөөс шалтгаалan өөрчлөгдөж байдаг байна. Жирэмсэн эмэгтэйчүүд баярлаж хөөрөх, айд сандрах нь амархан байдаг бөгөөд хэд чанга дуу чимээ хэрүүл маргаан, тайван бус газар байх нь хүүхдэд аюултай байдаг. Тиймээс жирэмсэн эхийг аль болох сэтгэл санааг тайван амгалан байлгаж, айлгаж цочоохгүй байх нь чухал юм. Жирэмсэн эмэгтэй уур бухимдлаа ил гаргахгүй дотроо хуримтлуулах нь хямрал уур бухимдлыг хянаж байдаг гормон нь ихээр ялгарсны улмаас хэвлийн судас нарийсч, хэвлийдэх ургийн хүчил төрөгч багасч урагт муугаар нөлөөлдөг байна. Эхийн сэтгэл зүйн байдал урагт үзүүлэх нөлөөлөл нь ургийн амьдрах чадварт нөлөөлдөг. Ураг хайрлуулж хамгаалуулж байгаагаа мэдрэх, тайван амгалан орчинд эргэн тойрноос эерэг энергийг авч, аав ээжтэйгээ хамт байж түүнтэй яран, хөвгөлтэй байх нь ургийн хувьд сайнаар нөлөөлөх ба эхээс дүрсний дараа тайван эрүүл чирэг хүүхэд төрдөг байна. Харин Монгол ёс заншилд монголчууд эмэгтэй хүнийг хүүхэд олмогц үр хөврөл ураг хүүхдийн сайн сайхан аз жаргалын төлөө өвөрмөц маягаар анхаарч ирсэн уламжлалтай. Жирэмсэн эхийг монголчууд тулгар их гэж нэрлэх бөгөөд түүнийг хүндлэх нь нэг талаасаа хүүхэд төрүүлэх гэж байгаа эхийг хүндэлж байгаа, нөгөө талаасаа эхийн хэвлэлд байгаа ургийг хүндэлж зөв боочход тусалж байгаа юм. Эхийн сэтгэл зүйг тайван байлгахад нөхөр буюу өрхийн тэргүүн чухал үүрэг гүйцэтгэдэг. Эхийн сэтгэл санаа хямарч бузар мууг бодож, гомдон шаналх нь ургийн хүмүүжил төлөвшил, зан ааш, оюун ухаанд муугаар нөлөөлж, согогтой хүмүүжилгүй хүүхэд болно гэж үздэг байна. Тухайлбал тулгар эхийг айлгаж цочох, сэтгэлийг нь донсолгон түгшээхгүй байх хэрэгтэй юм. Эс гүйцэтгвээс үр зулбах, дутуу төрөх, хүүхэд цочогдгоо болох аюултай гэж үздэг байна. Мөн гордоох, гомдоохыг цээрлэнэ. Мөн жирэмсэн эмэгтэйд гар хүрхийг хатуу хоригддаг байна.